Ховд аймгийн ууган телевиз болох Ховд телевизтэй хамтраад хурдан мордын уралдааныг тайлбарлан үзэгч олонд хүргэж байгаа залуутаа үзэгч та бүхнийгээ танилцуулж байна. Тэгэхээр хоёулаа танилцъя. За айл сумын хэн гэдэг хүн бэ? За сайн байцгаана уу. Намайг Ховд аймгийн Дарвсан байраад Заяатын Наранбаатар гэдэг залуу байна. За одоогоор бол Ховд аймгийн Дарвсан мандаа аж түрэн амьдардаг. Мөрөн багийн цаг дарга хийдэг. Мөн адил ээж автаа хамт хажуугаар нь маллаад морио яад явж байгаа залуу байна. За морь тайлбарлах энэ ажил өөрийн чинь хувьд анхны ажил гэж сонссон. Ер нь хэр хүнд хэцүү вэ? Ерөнхийдөө бол энэ хавраас дөнгөж эхэлж байгаа. Сумынхаа баяр наадмыг тайлбарлаад одоо ингээд аймгийнхаа баяр наадам дээр ирсэн. Тэгээд ер нь сэтгэл бол маш өндөр байна. Тэгтээ яг түншлэн түүнийгээд байгаа юм хоёр талтай тэгээд сайн тал муу талаад байгаа. Ер нь бол тэгтээ одоогоор сэтгэл бол маш сайхан өндөр байна. Ховд аймгийн Дарвсан энэ жил хичнээн багийн ойтой байв. Бүх ой дээр нь морь тайлбарласан уу? Манайх өнөө жил бол яг ой бол байгаагүй. Ямарсан багийнхаа өдрөлөг овоо тахилахыг бол бүрэнгүүт цаахан хэлсэн. 5 багийнхаа овооны баяр. Тэгээ сумдын баяруудаа бол амжилттай зохион байгуулсан байгаа. Тийм цон гол нь хэрхэн яаж хүлээж авч байна? Манай нутгийнхан бол ер нь бол сэтгэл бол маш өндөр байгаа. Түүндээш намайг ингээд зориг оруулаад ирлээд аймгийнхаа наадмыг зориод ирээ гэд итгэл хүлээлгээ явуулсан. Нутгийн ард иргэдэд маш их баярлалаа гэж хэлье. Альва зүйлийг бас эхлүүлж яхад суралцж яхад цаашдаа илүү мэрэгших, илүү ур чадвараа сайжруулах ч гэдэг юм уу? Бусдаас үлгэр авч суралцах ийм олон зүйл гардаг шүү дээ. Тэгэхээр өөрийн чинь хувьд ер нь хэнийг гол төлөв харж морио тайлбарлахыг зорж байна? Би бол одоогоор ер нь Оюнбаатар Гампүрүү гэж хоёр нэр тайлбарлагчийг бол хоёулангийн хардаг. Ермөр тайлбарлаж эхэлсэн цагаас ингээд тэр хоёр имжлэгийг бол шимтээ үздэг болсон. Ер нь бол маш урамтай байдаг тэр хоёрыг үзэхэд бол. Аймгийн наадмын морийг тайлбарлахад хүндрэлтэй зүйл юу вэ? За мэдээж бүх морийг уяачтай, сумтай, багтай, нутагтай, аймагтай нэгэд цээжилж тайлбарлана гэдэг бол тухайн хүнээс маш их судалгаа, дээрээс нь цээж бас их шаардлагатай байх гэж бодож байна. Ойдох толд тийм ээ. Тэгэлгүй яг өнөө жил бол би аймгийн наадам анх удаа тайлбарлаж байгаа. Түүнийгээд байгаа чинь ер нь мордыг бол таних нь арай бага байна. За энэ тал дээр бол бас үзэгчид олондоо бас хүчил өчьё. Дараагийн наадамдаа арай илүү болоод мордоо таньдаг болоод ирэхээр тайлбарыг бол бүрэнгүүд сайхан хүргэнэ гэж хэлье. Дундаас нь битгий шантраа явчихаараа гэж захиж байгаа хүмүүс олон байна уу? Зөндөө юм хоёр талтай лайвд орж ихэд жишээ нь хоёр талтай л байгаа шүү дээ. Манай нутгийнхан болоо сайхан байна. Залуу хүүхдийн гэлхүү яах вэ гэж яхад бол бас танихгүй мэдгүй хүмүүс байгаа. Энэ юун залуу ирчих бай гэж бодож байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд эхний жил болохоор яалтчгүй таних мордон маш цөөхөн. Дараагийн уралдаан дээр болохоор ер нь мордоныг нүдлээ тавьчихад бол арай өөр болох хаа гэж бодож. Тэгэхээр энэ жилийн аймгийн баяр наадам чиний хувьд бол маш том сургамж хийгээд дадлаг боллоо гэж ойлгож байна. Ерөнхийдөө тэгж чинь эндээс бол маш олон мордыг бол таньж авч байна. Дараагийн наадам дээр нэг харахад энэ тэнд байсан гэдэг бол тогтоолтод бол ерөн суусаа. За амжилт хүсье. Битгий шантраараа мундаг байсан шүү. За баярлалаа. Баяр наадмын төвшөлөө та бүхэндээ маш их баярлалаа. Засгийн намахтаа ордон мянган томоос морчоос ордон байна. Сая дахиж урдаад үзүүрийн морчтой их сайн урдаж байсан. За дахиж урагшаа ордон